Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За, ажил дээрх асуудал шийдвэрлэлт гэдэг сэдвээр удаагийн хичээлээ эхлэе. За, ажил дээрх асуудал шийдвэрлэлт гэдэг бол хүн бүхний амьдралд өдөр тутам тохиолдож байдаг зүйл. За, ялангуяа залуу мэргэжилтнүүдийн хувьд дөнгөж сургууль төгсөөд ажилд орж байгаа залуу хүмүүсийн хувьд ажил дээр гарахлаар маш олон асуудлууд өдөр тутамдаа тулгарч байдаг. Тэгэхээр асуудал шийдвэрлэлт гэдэг бол өөрөө юм арга зүйтэй байдаг юм аа. Тэгэхээр өнөөдрийн энэ богинохоо 40 минутын хичээл бол энэ ажил дээрх асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ? Асуудал шийдвэрлэлтийн энэ загварыг хэдүүлээ аваад үзье. Тэгээд аль болохоор энэ асуудал шийдвэрлэлттэй холбоотой ялангуяа энэ дижитал эринд дижитал эйжид асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ гэдэг ийм сүүлийн үеийн түлхүүр мэдлгүүдийг ийм багтаасан байдлаар бэлтгэхийг бол зорьсон. За тэгээд хэдүүлээ хичээлээ эхлэе. За бид нар дэлхийн эдийн засгийн форум бол ямар нэгэн байдлаар сонссон байдаг. Дэлхийн эдийн засгийн форум явж байна, болж байна гэх. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн форум дээр хэд хэдэн гол судалгаануудыг бол танилцуулдаг. За тэн дээр 5 жилд, энэ 10 жилд, эсвэл энэ жилд ямар ур чадварууд ажил дээр хэрэгтэй байгаа юм бэ гэдэг энэ бэлэгцэнд харагдаж байна те. Энэ судалгаануудыг боловсруулж гаргаж ирж дэлхийн эдийн засгийн форум дээр бол ярьдаг. За тэгээ энэ хэрэв бүр сонирхож байгаа хүмүүс байх юм бол энэ дэлхийн эдийн засгийн wif.com гэдэг вебсайт руу ороод харах юм бол энэ ажил мэргэжлийн ямар скил гэж хэлж байгаа ур чадварууд хэрэгтэй болох юм бэ? Ер нь ямар ажил мэргэжил тренд болж ирж байгаа юм бэ гэх мэт энийг хийсэн судалгаануудын тайл нь бол байж байдаг. За эндээс зүгээр юуг харуулах гэсэн юм бэ гэхээр энэ дэлгэцэнд 10 ур чадварыг бол 25 онд хэрэгтэй 10 ур чадвар гэж тодорхойлж гаргаж ирж харуулсан байна те. Тэгэхээр энэ 10 ур чадварыг энэ өнгөөрөө 4 өнгөөр бүлэглээд харагдаж байна. Энэ 4 өнгөөр харахад 50% нь энэ 10 ур чадварын 50% нь problem solving буюу асуудал шийдвэрлэлттэй холбоотой ийм ур чадварын бүлэг байна. За тэгээд цааш нь харах юм бол өөрийгөө удирдах self management орж ирж байна. За тэгээд бусад хүмүүстэй ажиллах, дөрөвт нь технологитой ажиллах, технологийн энэ девайсуудтай ажиллах гэдэг ийм чадвар ороод ирж байна л да. Тэгэхээр асуудал шийдвэрлэлт гэдэг бол өөрөө бүр миний нэг хамрагдажсэн онлайн курсэн дээр MIT-ийн нэг товчхон сургалт байсан. Тэрэн дээр бол бүр энд харагдаж байгаа 5 бүлэг чадварыг бүр задлаад нэг скил болохоор 300-аад скилийг бүр чагсаацсан байх жишээтэй. За тэгэхээр өнөөдөр бид нар асуудал шийдвэрлэх гэдгийн цаана ийм олон чадвар хэрэгтэй байдаг юм байна. Тэгээ асуудал шийдвэрлэх чадвар гэдэг бол комплекс болж байгаа нийгэмд энэ нийгэм эдийн засгийн нөхцөл улам ийм хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудын хамгийн их ажилтнуудтай байх ёстой манай ажилтнуудад асуудал шийдвэрлэх чадварлах байх хэрэгтэй байна гэдгийг тодорхойлж гаргаж ирсэн байна. Энийг бол энэ судалгаа харуулж байна гэд. За тэгээд дараа нь бид нар ер нь аливаа асуудалд хандахдаа нэг юм бодож баймаар биднэрт их хэрэгтэй нэг ишлэл бас хуваалцчмаар байна. За энэ бол Альберт Эйнштейн хэлсэн байт юм билээ. Өөр үр дүн хүсэж байгаа бол сэтгэлгээгээ өөрчлөө, аргаа өөрчлөө. Сэтгэлгээгээ өөрчлөхгүй, аргаа өөрчлөхгүйгээр яг ижил аргаар үйлдээд, яг ижил аргаар давтаад тэгээ өөр үр дүн гарч ирэхгүй. Яг ижил аргаар явж байгаа бол бид өөр үр дүн хүлээж болохгүй гэдэг. Тэр энийг бол бид нар асуудал шийдвэрлэхэд ер нь бодож баймаар гэлц бол энэ. Бид нар үнэхээр тэр хүсэж байгаа үр дүн маань яг ижил аргаар үйлдээд гарч ирэх юм уу? За асуудал шийдвэрлэлтийн талаар суур ойлголтыг аваад үзье. Асуудал гэж юу юм бэ? Тэгэхээр асуудал шийдвэрлэлт гэдэг бол аливаа зүйлийн болж өнгөрсөн байдал байх ёстойгоосоо зөрсөн эсвэл дорцсон ч юм уу те ийм зөрөг нөхөх гээд байгаа. За тиймээс өнгөрсөнд төвлөрж байдаг. Асуудал шийдвэрлэлт гэдэг бол өнгөрсөн үйл явдал төвлөрж байдаг. За асуудал шийдвэрлэхэд ямар чадварууд ашиглагддаг вэ гэхээр саяны ярьсан бүр дан скиллээр авч үзэх юм бол 300 скиллүүд байдаг тий. Тэгээ аналитик аргуудыг, аналитик сэтгэлгээ, аналитик чадваруудыг шаардж байдаг. За асуудал шийдвэрлэлт өөрөө яг үйл ажиллагааны түвшинд, операшны түвшинд бол яригдж байдаг. Операшны түвшинд, үйл ажиллагааны түвшинд энэ асуудал шийдвэрлэлтүүд яригдж байдаг учраас яг асуудал шийдвэрлэлтэд яг тухайн ажлаа хийж байгаа хүн тэр процессыг хариуцж ажиллаж байгаа процессын эзэд энэ хүмүүс ажилтнууд өөрсдөө оролцож асуудлыг шийдвэрлэж байдаг гэдэг. За шийдвэрлэлт гэдэг ярьлаа шийдвэр гаргалт гэдэг нэг ойлголт ороод ирнэ. Тэгэхээр шийдвэр гаргалт гэдэг бол мэдээж маш өргөн хүрээтэй юм тусдаа юм судлагдах уу. Тэгэхээр шийдвэр гаргалт гэдээ ярихлаар энэний ард сонголт хийх тухай байдаг. Сонголт хийнэ гэхлээр 2 ба түүнээс дээш хувилбаруудаас сонголт хийх тухай байна. Ярина. За шийдвэр гаргалт бол ирээдүйд төвлөрнө. Энэ гаргасан шийдвэрийн үр дүн ирээдүйд ирэх гэж байгаа учраас. За шийдвэр гаргахад creativity гэж хэлдэг те бүтээлч байдал тийм бүтээлч сэтгэлгээг шаарддаг бүтээлч байдал ашиглагддаг. За шийдвэр гаргаснаар бид нар дараагийн шийдвэр гаргалт бол өөрөө юм замын зураг чиглэл юм болж өгдөг. За шийдвэр гаргалт нь ихэвчлэн топ менежментийн түвшинд бол
гарч ирнэ. За мэдээж нөгөө шин чанар хамрах хүрээ ямар асуудал байгаасаа хамаарат үйл ажиллагааны түвшинд ч гарч ирэх зүйлүүд бол мэдээж байна. За тэгээ асуудал шийдвэрлэл гэдэг бол одоо шийдвэр гаргалтын нэг хэсэг юм аа гэдэг. Тэгээ асуудал хаана байгаад байд юм бэ? Ажил дээр хаана нь асуудал тохиолдоод байд юм бэ гэхлээр одоо хамтын ажиллагаанд хүмүүсийн харилцаанд асуудал их гарч ирнэ. За бидний нөгөө ажлын төлөвлөгөө биелэгдэхгүй байх те зорьсон зүйлдээ бид хүрэхгүй байх, хугацаандаа төсөвтөө ажлаа багтаагүй байх. За бидний одоо юу гэдгийг ажлын сул гүйцэтгэл. За ажлаа хийхэд одоо стандартаа дагаагүй байх ч гэдэг юм уу те ажил дээр гарсан аливаа одоо доголдол дутагдал эднэр бүгдээрээ асуудал болж ирдэг. За тэгээд тэглэгчийн гомдлын тоо, за байгууллагын соёл хэм хэмжээнд одоо нийцээгүй байх, нийцэхгүй зөрчсөн одоо ийм зүйлүүд бол ингээд ажил дээр асуудал болж гарч ирдэг гэдэг. Тэгэхээр ийм асуудлуудыг бид нар яаж шийдвэрлэж явах юм бэ гэдэг талаар ярих гэдэг юм.